байцгаана уу? Одондөр сугаас та бүхний хамраг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эрхэм Баян, Эрүүл Бие, Эрүүл Монгол хүний төлөө Vega компани нүклийн өвчтөл бэлтгэл болон интернетийн хурдаар нэмэх амархан Univision компани ивэдтгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол цөмийн эрен гэдэг сэдвээр ярилцах гэж байна. За яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу гэд. Цөмийн эрентэй яг нөгөө цөмийн эрен дотор хоёлаа өнөөдөр илүү төвлөрч ярих нь өмнөх дугаар дээр нөгөө юу ярьсан шүү дээ. Хэдүүлээ чинь уран гэдэг элементийг нээгээл нөгөөтгөө янз янзаар ашиглаж болно гэж ярьсан. Тэгээ хүмүүс зарим нөгөө ууралдаг хүмүүс нь орж ирэл ууралсан л байлээ. Тэгэл цацрагийн тухай ярьсан. Тэгээ яг хөө тэнд бас гэхдээ нэг зүйлийг харин дурдаагүй өнгөрсөн комент дээр нэг хүн би одоо нэрийн сандгүй уучлаарай сануулсан байсан. Тэр нь юу гэхээр мэдээж одоо нөгөө нэг цацрагийн ямар хэмжээний тун авж байгаа гэдэг бол айгүй чухал гэж ярьсан. Нөгөө талаас мэдээж ураны уурхад хүн ажиллаж байхад хүн цацрагаас илүү юунаас илүү хорддог вэ гэхээр тухайн уран нунтаг байдлаар хүний уушиг руу явж явах юм бол хүн илүү хорддог байхгүй. Энд чинь ерөөсөө л юутай адилхан нүүрстэй адилхан нүүрсний уурхад ажиллаж байгаа хүн ч гэсэн тэр нүүрсээр амьсгалаад байвал баларна шүү дээ. Тэгээ ямар сандаа нүүрсний уурхад ажилладаг хүмүүсийн ажиллаж исэн хүмүүсийн за одоо ч тэгж нүүрсийг хүнээр малтуулахаа болцсон те ихэнх газруудад яг мэдээж бүр хэцүү газрууд байдаг гэж магадгүй. Тэгэхээр тэгхийн бол нөгөө нэг тэр уушигны төрлийн өвчин тусаж өгөх статистик нь өндөр байдаг. За тэр бол үнэн, тэр бол мэдээж үнэн. Тэр гэхдээ цэвэр бол шууд ураанаас болоод уран нь нүүрснээс муу юм а гэсэн үг биш. Тэр бол тухайн уурхайн аюулгүй ажиллах зарчимтай холбоотой тий аюулгүй ажиллагааны дүрм энтер гэд байдаг штэ. Тэрнтэй холбоотой зүйл болохоос биш яг урнаа бит хоёрын ярьж байгаа тухайн элементтэй холбоотой зүйл бол шууд холбоотой зүйл бол биш шүү манайхын. За тэрийг нэг залруулъя гэж бодсон. За үүнээс гадна ингээд ураныг яриад цацрагийг олж нэгээд Эйнштейний гიშтэглэр нөгөө нэг цөмийн энергийг бид нар яаж ашиглахаа мэдээ. За яг хуу хамгийн гонхтой нь хамгийн түрүүнд ашигласан нь ерөөсө цөмийн бөмбөг Тесла хийсэн тий. Тэрийг хамгийн буруугаар ашиглаж сурсан. Гэхдээ яг түүхийг нарийн харах юм бол уул нь тийм биш. Энийг бөмбөг болохоос өмнө бид нар юу олж мэдсэн бэ гэхээр хамгийн анх 1938 онд гоё. За Германы химч Отто Ган гэдэг хүн. За энэ дээр бас нэг юм чухал юм а. Ягаад нөгөө нэг хоёулаа химийн элементүүд ярьж иж ингээ физик руу ороод байгаа юм гээ. Гэтэл эн чинь яг хамгийн анх энийг нээсэн хүмүүс чинь хим физикч хүмүүсийн хамтрал واخгүй юу дандаа хамтарсан. Тэгэхээр энэ бол зүй ёсороо химд орж ирэх ёстой сэдв. Тэгэхээр Германы химч Отто Ган гэдэг алдартай хүн байдаг. За нөгөөх нь мань нөхрийн найз нь Фриц Штрассман гэдэг хоёр хүн байна. За энэ хоёр хүн хамгийн анх цөмийн хуваагдах урвалыг олж нээсэн хүмүүс. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ 1938 онд Отто Ган болон Фриц Штрассманы нарын нээлтнээс өмнө хүн төрлөختөг цөмийн хуваагдах урвал боломжгүй гэж үздэг байсан байхгүй. Нэг гэсэндээ хоёулаа ингээл атомын цөмийг бүтээгэлээ тий. Наа чи ингээл томроо л энэ зав. Хизээч дахиж хуваагдахгүй. Тэгэл юм хязгааргүй том цөм гаргаж болно гэж боддог байсан. За одоо ингээд хоёлаа нөгөө нэг цөмийн хуваагдах урвал оддын дотор цөм яаж үүсдэг гэж зөндөө ярьсны дараа бол энэ айгу мангарч юм шиг сонсогдож байгаа өстэй те. Ийм ингийн юмыг яагаад ойлгодог байсан. Яг тэр үеийн онол нь өөрөө цөмийн онолчоо дөнгөж хөгжиж ирж ирсэн шүү дээ. Тэгэхээр энийг зөвшөөрдөг байсан байна. За тэгэхээр энэ хоёр хүн маань ямар туршилт хийсэн бэ гэхээр ямар нэгэн цөмийг хоёлаа нейтроноор бөмбөгдөө л доо. Тэгэнгүүт тэр цөм чинь нэг арай хүнд цөм болчих штэ тий. Арай хүнд цөм болчоод энэ хоёр яг голоороо хуваагдж байгаа юм шиг хоёр жижиг цөм болоод задарж байгааг мэддэг болсон байсан. Одоо задрах боломжтойг хамгийн анх олж нээсэн гэсэн. Нэгсэнд бутарж ийн гэсэн үг штэ тий атомын цөм маань. Энийг олж нээсэн. Өмнө нь бол хүмүүс ерөөсөө ийм зүйл боломжгүйг гэж боддог байсан байна. За энэ нээлтийн дараах нь Австрийн физикч химч Лиза Метнер болон Отто Фриш гэдэг хоёр хүн. За энэ хоёр маань энэ цөмийн задрах урвалын үед хэр хэмжээний энерги ялгарч ийн гэдэг хамгийн анхны тооцоог нээсэн. Ямар хэмжээний энерги ялгарч ийн гэдэг тооцоог нээсэн баггүй. Тэгж тооцоог нь хийгээд нөгөө нэг алдартай үр дүнд хүрсэн юу гэхээр нөгөө нэг Эйнштейний масс энергийн эквиваленцийг бас ашиглаж байгаа шүү дээ. Их аюултай үр дүнд хүрсэн. Тэрний үгээр энэ задрах урвалын үр дүнд маш их хэмжээний энерги гамма цэцэр хэлбэр ялгарх ёстойг нь олж нээсэн байна.
За гэхдээ энэ бол ингээ хангалттай биш. Чин зүгээр л нэг юм онлын хоёлаа нэг том ураны цүм байла, нейтроноор бөмбөгдөж хүнд болголоо. Нөгөөх нь яг 2 тэнцвэн хэмжээтэй болоод бутарлаа. Тэр дундаас нь мэдээж нэг юм чөлөөтэй хідэн нейтрон бас гарч явдаг. Энийг л ажигласан байгаа байхгүй. За гэхдээ эдгээр чи өөр элемент дээр SM дээр ажигласан л та. Тэгээ энэний тооцоо хийсэн. Тэгээд нэг юм энерги гамма цэцэр хэлбэрээр задрах хэрэгтэй байна гэдгийг үзсэн. За энд нэг гоё чухал физикийн ойлголт орж ирдэг. Тэр нь юу вэ гэхээр маш их энерги гарна л гэдэг тий цөмийн одоо задарлаас эсвэл нэгдлээс маш их энерги гарна. За нэгдлээс маш их энерги гарч байгааг бид нар мэднэ. Тэр бол ерөөсөө л од шүү дээ тий. Од бол цөмийн нэгдэх уруулаар амьдарч байгаа нөхдүүд. Задарлаас тэгвэл яаж тэр маш их энерги гараад наад энерги чинь хаанаас ирж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгээ энэ дэр бүр ийм хошин яриа байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр дэлхийн 2 дугаар дайн ингээл эхлэх гэж байгаа үе шүү дээ. 1938 он 32 оноод тий. Энэ үед Сталин дээр физикч нар нь очоод цөм гэдэг хүний нүдэнд харагдахгүй ийм жижигхэн юмнаас маш их энерги ялгарч болно гэсэн чинь Сталин нөгөөтгөнд нь итгэхгүй юу яриад байгаа нүдэнд харагдаж гарт баригдахгүй юмнаас энерги гарна гэж юу гэдэг ингээд хоёр цөмийн физикчид сүлж исэн гэдэг юм одоо зөвхөн хошин яриа байдаг. Үнэн үгүйг нь бол мэдэхгүй байна. Зөвхөн магадгүй одоо тодорхой үнний хувьтай гэхдээ яг баг арай цөлөөд хайчааг болох л та тий. Тэгэхээр ийм нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлээс маш их энерги гарна л гэдэг. Яаж гэдгийг агуулж чухал. За тэр нь юу вэ гэхээр атомын цөм гэдэг бол өөрөө протон, нейтрон хоёр хоорондоо барьцалтад тогтцсон систем. За ингэж барьцалтахаас өмнө хоёулаа протон, нейтрон хоёрын массыг жинлэж үзье л та. Тэгэнгүүт яг за протон 1 грамм айгүй юм хүнд протон төсөөлье тий. Зүгээр юм тийм одоо абстракт ертөнцийг төсөөлье. Протон 1 грамм байдаг гэж бодъё. Нейтрон 1 грамм байдаг гэж бодъё. Тус нь жинлээ 1 грамм. За энэ хоёрыг хоёулаа хооронд нь нийлүүлээд дээтрийн цөм бүтээх юм бол 1 грамм дээр нэмэх 1 грамм тэнцүү 2 грамм гарах ёстой тий. Яг л энэ хоёр юм нийлүүлчих нэгсэндээ урнагийн жинг тусад нь үзээд бэлгүүний жинг тусад нь үзээд тэгээд чип битүүрийг нийлүүлээд жин дээр суулгах юм бол тэр чинь чип битүүрийн жингүүдийн нийлбэрэл гарах ёстой шүү дээ тийм үү. Гэтэл бодит байдал дээр ингэдэг үү? Яадаг вэ гэхээр 1.9 грамм 195 грамм болчдөг байхгүй. 0.5 грамм алга болчдөг тэнцээ. Энэ хайчва гэдэг асуудал гарч ирдэг. Энэ яаж байгаа вэ гэхээр тэр хоёр протон нейтроныг хооронд нь барьцуулахад ингээ барьцалдуулаад цөм болоход нэг энерги хэрэгтэй шүү дээ тий. Физикээр бол ажил хийж явах хэрэгтэй. Тэр нь зарцуулагддаг байхгүй. Тэр холбоосын энерги гэж байна. Цөмийн холбоосын энерги гэдэг. Тэр нь нөгөө нэг хоёрын массаас энерги юу яаж аваад, зээлж аваад тэгээ хоорондоо барьцалж гин гэсэн. Тэр барьцалж байгаа энерги нь тэр цөмийн энерги байхгүй. За ингээд тогтцсон. Ингээд хоёулаа энийг буцаагаа салгана шүү дээ, тий. Буцаагаад салглаа шүү дээ. Цөмийн одоо задрах уруулаар протон, нейтрон хоёроо буцаагаад салгангууд нөгөө хоёр чинь буцаад нэг гэдэг энергитэйгээ байж явах ёстой шүү дээ. Энэ энерги хаанаас олж авах вэ? Нөгөө нэг барьцалдсан байгаа энергиэсээ буцааж олж авна шүү дээ. Тэр барьцалдсан байгаа энерги нь тэнцээ нөгөө хоёроо задлахад буцаагаад жинхэнэ одоо нөгөө нэг энерги болоод бидэрт харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр 0.5 граммыг хоёулаа цэвэр энерги болгож хөрвүүлэхийн тулд Эйнштейний томьёо хэрэгтэй. Нөгөө Е тэнцүү mc квадрат. Тэгэхээр 0.5 граммыг үржих нь гэрлийн хурд заяа. Гэрлийн хурдын квадрат заяа бүр 16 зэрэгт метр секундын квадрат 10 зүгээр за метр секунд нэгжүүдийг орхий. 16 зэргийн квадрат чи 10-12 зэрэг штэ. 0.5 грамм гэдэг чинь 5-ыг үржих нь 10-ын хасах 2 зэрэг грамм. 10-ын 10 зэрэг тий. 10-ын 10 зэрэг гэдэг чинь тэрбум тийм үү? Асар том тоо байгаа зү тэр чинь ерөөс ийм багахан юмыг энерги болгоод гаргахад асар том тоо гарч ирж байгаа байхгүй тэндээс. Эн чинь л нөгөө нэг оргуу хоосон гэсэн буруу ярьж байна. Тэр цүмийг барьцалдуулаад байгаа нүдэнд харагдаж гарт баригдахгүй нөхрийн маш жижигхэн тэр массын холбоосын энергийг л энерги болгоход чи юу вэ? Тэрбум зэрэгтэй юм гарч ирж байгаа байхгүй. Эн чинь хотыг тэгшлэх нь аргагүй байгаа шүү дээ. Газар хөршөд ийм энерги гарч ирж байна гэсэн. За энийг бид нар ингээ мэддэг болоод ийм тооцоог л ерөөсөө тэр эрдэмтэд маань хийжээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ тооцоо хийгдээд энэ туршилт хийгдэхийг нэг нөхөр яг ингээ зүнт шиг мэдээд байжсэн. За тэр нь Унгарт. За одоо миний өмнө байсан хот. За Унгарын хамгийн том физикч нэг Лео Szilard гэдэг нэртэй хүн. За энэ хүн 1932 онд Резерфордын хийсэн яриа байгаа. Ерөөсөө атомын цөм бол тэгж хуваагдчих боломжгүй.
над атомын цөмөр чинь ямар нэгэн юу хийхгүй энерги минерийг гаргаж явах ямар ч боломжгүй. Хэдүүлээ энийг хүндрэлтэнтэй ингээд ашигтаач байдлаар ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй гэдээ хэлсэн байхгүй нөө Резерфорд шүү дээ. Атомын цөмийг нээсэн хүн нь тэгээд хэлсэн хүмүүс тийм учраас нэг тоогоогүй энэ нөхөр ингээд нэг том гар юм хэлчлээ те. Энийг одоо энэ нөхөртөө маргаад явах уу те. Эйнштейн одоо атомын физикийн Эйнштейнтэй маргахаар юм болох гэдэг шүү дээ. Гэтэл Лео Szilard юу гэж бодчихсон бэ гэхээр Резерфорд шал худлаа юм ярьж чинь шал худлаа юм бодож чинь би ерөөсөө энийг худлаа гэдгийг батлна гэд Резерфорд 1934 онд патент авсан байна. Тэр патент нь юугаар авсан бэ гэхээр цөмийн гинжи урвалыг нээсэн байхгүй онлоор. Тэр нь юу вэ гэхээр хүнд атом байжгаад за хүнд атом гэдэг нь манайхаа нөгөө протон нейтроны тон илүү олон тий айгүй олон. За уранаар төсөөл 92 протон 143 нейтронтой ч юм ийм атом байжгаад хоёлаа гаднаас нэг гин ширхэг нейтрон нэмээд өгч л дөө. Тэнгүү 144 нейтронтой болчих штэ манай ураны цөм илүү хүнд болчихж байгаа байхгүй. Тэнгүүд эн чинь бутраад 36 протон 56 протонтой ийм хоёр элемент болж бутраад тэгж бутрахтаа дахиад нэг юм хэдхэн ширхэг нейтрон давхар цацсан. Тэнгүүд нь тэр цацагдсан нейтроных нь замд нь хоёлаа дахиад нэг ураны цөм тавьчих л да тий. Тэгэх юм бол тэр нейтронууд чинь дахиад нөгөө ураны цөмийг очиод задлж штэ. Тэр дундаас дахиад нэг нейтрон гарна. Тэр нь дахиад нэг ураны цөм тавьчвал дахиад нөгөө нэг ураны цөмийн задлал нэг юм гинжин урвал гэдэг процесс маань ингэж бий болж байгаа. Szilard энийг хамгийн анх олж нээгээд энэгээр патент авсан байгаа байхгүй хамгийн амар нь цөмийн урвалыг олж нээсээр патент авсан одоо хамгийн анхны хүн зөө. Тэгээ ингээ хуваагдах цөмийн урвалыг олж нээгээд нэгээр патент авчаад юу хүлээжсэн гэхээр нөгөө нэг түрүүний эхний Strassmann болон Gahn нарын хэмжилтийг туршилтыг хүлээгээд тэнцээ ингээ тэ нөгөө цус өндөрцөн чон гэдэг шиг ингээ хүлээгээ байчсан байхгүй. Тэрийг ажиглангуудаа шууд Szilard яасан гэхээр Америк яваад Америк руу очиж одоо алдарт тухайн үеийн хамгийн том цөмийн физикч Enrico Fermi гэдэг хүнтэй уулзсан байна. Фермитэй уулзаад Фермиг ятгсан байгаа байхгүй одоо юу гэж ятгсан бэ гэхээр надад нэг юм санаа байна. Чи айгу мундаг онлын хүн, чи айгу юм хүн хоёулаа нийлж байгаа туршилт хий. Тэр туршилт яах вэ гэхээр хоёулаа айгу их ураны цөмийг задлаа гэсэн байна. Амар зөрөгтэй юм хийсэн байна. Маш их ураны цөмийг хоёулаа задлчаа гэдэг. Ингэнгүүт Ферми тэнцээ үгүй наа чин боломжгүй гэсэн. Гэхдээ энэ ч бас нэг физикийн хүн байгаа шүү дээ. Юу гэж асуусан гэхээр за наадах чинь үнэн гэж бодё. Чамд хэрэг хэмжээний уран хэрэгтэй юм гэж асууж шүү дээ, тэ. Тэгсэн байхгүй ерөөсө төсөөлхийн аргагүй томтоо хэлээд 5 тонн гэж. 5 тонн уран надад хэрэгтэй. 5 тонн уран гэдэг чинь бүр юу гэсэн үг юм бэ? Микроавтобус гэд байдаг шүү дээ. Нэг том микроавтобусны хэмжээтэй том ураны хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Гэтэл тэр үед чи юун тэм хэмжээний уран гаргаж авах 100 кг уран гаргаж авах ч маш хэцүү байсан бохоггүй. Тийм байсан юм. Тэгээ Нью-Йоркт очиж Szilard Фермиг ятгаад Ферми үгэнд нь ордгоо. Тэнгүүт нь яасан гэхээр Walter Zinn гэдэг хүнийг ятгах чадсан байна. Walter Zinn гэдэг хүнийг ятгаад гэхдээ 5 тонн уранаар биш маш бага хэмжээний уранаар Колумбийн их сургууль дээр байдаг Zinn гэдэг хүн. За энэ үедээс яг нөгөө эн чин дайм болох гээд тэг нэг фашистын Герман Унгар руу ороод ирсэн. Тэгээ Szilard нутгаа орхиж явахаас өөр бас аргагүй болсон байхгүй. Энэ Унгарууд чинь хоёулын дээр нь буруу талдаа орцсон шүү дээ. Ерөөсө Германтай нийлээд энэ фашистууд болоод баларсан нөхдүүд. Тэгээ нутгаа орхиж яваад Америкт очиод бас ажилгүй явж исэн байхгүй Szilard хөөрхөн. Ганц хийж чаддаг нь физикийн ажил. Тэгээ одоо нөгөө манай салбарт юу гэж хэлдэг вэ гэхээр докторийн дараах судлаачлах гээд явж исэн. Даанч Колумбийн их сургууль авах үгүй нь мэдээхгүй. Тэгээ Zinnтэй хамтраад өөр элементүүдээр маш жижигхэн туршилт хийгээд за үүгээрээ хүндрэлтэн хамгийн анх удаа гинжин урвал боломжтой. Гэхдээ энэ нь бол одоо демо маягаар гэсэн үг те. Туршилт нь жинхэнэ туршилт маягаараа гэсэн үг. Ийм маягаар олж нээсэн байна. За ингэж нээсэн нь ерөөсөө энэ Zinn Szilard-ын туршилт нь ерөөсөө Фермигийн нөгөө нэг анх манай Szilard очиод ятгах гэж чадахгүйсэн тухайн үеийн цөмийн физикийн гоод нь те загалмаас эцэг нь Ферми гэдэг Италийн ийм том эрдэмтэн одоо анхаарлын татж чадсан гэсэн. Ферми бол эхлээд тоогоогүй шүү дээ. Дараа нь энэ туршилтыг хийсний дараа Ферми өөрөө гүйдчихэж уулзаад Szilard-тай. Хүү хоёулаа нөгөө туршилтыг чи цуг хийгээд тэгээ энэ хоёр цуг туршилт хийхэр болсон байна. Гэтэ байдал маш хэцүү. Ягаад вэ гэхээр энэ туршилтыг хийхэд маш их материалууд хэрэгтэй байсан. За зүгээр ингээд төсөөлөх юм бол энэ гинжин урвалыг цааш нь энэ чи өөрийгөө тэтгэж явах гэдэг шүү дээ. Ийм том маш их хэмжээний хоёлаа уран байжгаад нэг ураны л гаднаас нь нейтроноор буудчих юм бол тэр уран задраад
өөр элемент болохдоо тэндээс гарсан нейтронууд нь нөгөө нэг тэр материал дотор байгаа өөр ураануудыг очиж бөмбөгдөд гэх мэтэр ингээд задраад явах нь тий. Ингээ өөрөө өөрийгөө тэтгдэг аюу гой гинжи уруулаа байхгүй. За хамгийн физикч нарын бол хүсэжсэн хамгийн том зорилго бол юу гэхээр энэ гинжи уруулыг ингээд sustainable гэж байгаа юм тий. Өөрөөр нь явуулж чадах юм бол маш их энерги гарах юм мэдсэн. Энерги гарна гэдэг чинь нэг за сониуч цангийн хувьд бол үнэхээр онцгой зүйл. Хүн төрлөختөн цөмийн одоо эрен рүү орох гэдэг шүү дээ. Цөмийн физикийг тэнцээд сурч байна. Нөгөө талд нь ерөөсөө хүн төрлөختөнд сайн сайхнаар ашиглая гэдэг юм гарч ирж байгаа байхгүй. Энгэр чи бүхэл бүтэн сургуулийг тэр чигт нь тижээж болох юм байна. Бүхэл бүтэн хотыг тижээж болох юм байна гэдэг юм гарч ирсэн. Хамгийн харамсалтай нь Силард өөрөө бүр ингээд өдрийн тэмдэглэл дээр бичсэн байдаг. Тэр энэ Зен Силардын туршилт байгаа шүү дээ. Зүгээр демо байдлаар хийцэн гэдэг гинжи урвал боломжтой гэдгийг Колумбийн их сургууль дээр хийсэн гэдэг. За энэ сургууль дээр хийсэн туршилтаа хийчээд Силард гэртээ хараад тэр оройн өөрийнхөө өдрийн тэмдэглэл дээр юу гэж бичсэн бэ гэхээр яг тэр туршилт хийсэн шөнөө Силард яг ингээд энэ дэлхийн ертөнцийн маш их зовлон үүсгэндээ гэж бичсэн байдаг гоххой. Мань нөхөр тэр орой шууд анзаарсан байхгүй. Энийг өөр байдлаар ашиглаж болно гэдгийг анзаарсан байгаа байхгүй. Тэгэж бичсэн байдаг. За гэхдээ яг хуу энийг ашигтайгаар ашиглах гэдэг. За ингэж одоо Фермитэй нийллээ. Одоо ингээд эн чинь цөмийн гинжи уруулыг зохион байгуулдаг 3 год цугларчиж байгаа байхгүй. Тин чи 3 том гар цугларсан гэсэн үг тий. Нийлцсэн. Тэгээд Чикагогийн их сургуулийн биеийн тамирын заал байгаа шүү дээ. Амар том биеийн тамирын заалны доор том одоо подволт нь уран цуглуулж эхэлсэн. За тийм ч яагаад вэ гэхээр байгаль дээр байдаг уран 238 өөрөөрөө задардаг байхгүй 92 протон 146 нейтронтой. За энэ маань өөрөө байгаль дээр нийт байгаа ураны 99.3%-ийг эзэлдэг гэсэн. Нэгсэндээ хоёулаа байгаль дээрээс 100 кг уран олборлох юм бол 99.3 кг нь уран 238 явж байна тийм ч. За 0.7% нь нөгөө хоёулаа чи хэрэгтэй уран нөгөө хэдд маань хэрэгтэй задрах гинжи уруулыг цааш нь sustainable явуулах боломжтой уран нь уран 235 гэдэг. Энэ нь болохоор яг 92 протон 143 нейтронтой. За энэ хоёр чинь ингээд протоны тоон адилхан учраас бүх хийм шинж нь адилхан шүү дээ. Энэ нь ч ерөөсөө ингээд хиймээр ялгах боломжгүй байхгүй айгүй хэцүү. Мэдээж яг орчин үед бол бид нар хиймээр ялгаж авдаг болцсон л та. Тухайн үед бол айгүй хэцүү байсан. За тэгэнгүүт юу хэрэгтэй вэ гэхээр уран 235-ын тухайн одоо олборлоод авцсан ураны хөдөр дээжинд байгаа ураны эзлэх хувийг уран 235-ыг 15% болох ёстой гэсэн үг. Гэдэг нь чи бит хоёрт нэгсэндээ 15 кг 15 дор хаяж 15 кг уран хэрэгтэй гэсэн үг шүү дээ тий. Тэгэхэд хоёулаа нийт 600 кг ураны дээж хэрэгтэй байхгүй 1 тонн тий. 1 тонн ураны дээж хэрэгтэй. За ингээд эхний шаардлага хангагдав. Тэр нь юу вэ гэхээр энэ хөл бөмбөгийн талбайн доор байгаа подволто 600 кг уран цуглуулъя гэдэг эхний зорилго бий болж байгаа. За хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад хоёр дахь асуудлыг ярив. Ингээд түүх дуусч өгөө хоёр дахь нь дахиад асуудал гарч ирж байгаа тийм чи. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэгчээр Эрхэм Баян эрүүл бие эрүүл Монгол хүний төлөө Вига компани нүклийн өвчл бэлтгэл одоо хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ яг нөгөө салмон загасны төрснөөс гарган авсан нүклийн өвчлөөр зогсохгүй. За хүний биеийн үйл ажиллагааг олон талт одоо дэмжих дараах найрлагуудыг агуулсан ийм цогц бүтээгдэхүүн байгаамаа. Тэгэхээр дагалдах идэвхт найрлагуудын хувьд бол нотожинсэн буюу одоо хиттийн 37 хүн орхиотой цусны эргэлтийг сайжруулахад дэмжлэгтэй гэсэн байна. За мөн липидиум, мейени одоо макач гэдэг гормоны тэнцвэрт байдлыг дэмжих, за имидазол пептид ядаргаа бууруулж сэтгэл санааг дэмжих үйлдэлтэй, коэнзим Q10, за стресс бууруулах, эсийн энерги дэмжих, полын хүчлэн цус багталтаас урьдчилан сэргийлэхэд чухал үйлдвэртэй. За гинко билаба тарих болон зүрх судасны үйл ажиллагаанд сайн, за цайр гэж байна. Нүклийн хүчлийн үйл ажиллагаа ба дархлааны хэвийн үйл ажиллагаанд дэмжлэгтэй ингэж ажилладаг. За альпина зэрүмбет гээд арьсны эрүүл байдлыг дэмжих, за мөн бодисын солилцоог
тэтгэх 13 төрлийн витамин А, B1, B2, B6, E, одоо К зэрэг витамин агуулгдсан байдаг. Тэгээд нэг уутандаа 300 ширхэг буюу одоо нэг сарын хэрэглээ нь 198 мянган төгрөг гэсэн байна. Тэгээд өдөрт 10 ширхгийг бүлээн усаар даруулаад нэг дор уучих юм билээ. Өглөө өдөр орой энэ төр гэхгүй нэг удаа ингээ уучна. Тэгээд одоо 10 ширхгийнх нь үнэлэх юм бол одоо өдөрт 6600 төгрөг буюу нэг аяг кофений үнэтэй тэнцэх энэ өртгөөр та одоо өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд зориулсан иж бүрэн дэмжлэгийг одоо авах ийм бүрэн боломжтой байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч ивент төгстэй их баярлалаа. Баярлалаа. За одоо ингээд манай гурав яаж байгаа вэ гэхээр ураны том дээж хэрэгтэй болсон. Гэтэ яг тухайн үед бол яг бодит байдал дээр яасан бэ гэхээр яг хэдийн хэмжээний уран хэрэгтэй вэ гэдгийг манай хүмүүс мэдээгүй байхгүй. Тооцоход маш хэцүү байсан гэсэн. Гэхдээ ямар ч байсан уран цуглуулъя те дор 2600 кг хэрэгтэй. За дараагийн нэг өөр асуудал ба. Тэр нь юу вэ гэхээр зин силарт 2 ураныг нейтроноор бөмбөгдөөд уран хуваагдах уралд ороод тэнцэнээс нь дахиад нейтрон гарч ийна гэдгийг бол баталсан байгаа те. Гэтэл бодит байдал дээр асуудал үүдэх гэхээр ингээд төсөөлөх юм бол ингээд нейтрон гарлаа, замд нь уран тавилаа, нөгөө нейтрон чинь нөгөө дараагийн уран очиж мөрөглөө задлаа. Ингээд айгуу гоё ихгүй те. Айгуу амархан. Гэтэл бодит байдал чинь тийм биш шүү дээ тий. Ямар нэгэн юм чи бодит байдал руу очичоор хэцүү болт. Тэр нь юу гэхээр тэр задрах уруулаас гарч байгаа нейтрон маань маш өндөр энергитэй учраас маш хурдан байсан гэсэн үг. Айгүй хурдан байсан. Тэгэхээр айгүй хурдан байхаар замд нэг нейтрон тавьчихгод нөгөө биш уран тавьчихгод нөгөө ураанаа тоохгүй нэг гараа явчихад байгаа байхгүй. Тэгэхийн тулд нөгөө ураанаа яг цөмд нь очиж бариулахын тулд анх гарсан нейтроны хурдыг хоёлаа багасгах хэрэгтэй байхгүй. Яаж хийж яагаад багасгах хэрэгтэй. За тэгэнгүүт энэ ч дахиад нэг юм хэрэгтэй болцсон хоёлаа. Тэр нь юу вэ гэхээр хоёлаа ч гэжтэй манай гуравт тий. Хоёлаа л баг гэж реактор барьчих гэдэг. Манай гуравт юу хэрэгтэй болж байгаа гэхээр тэр хурдан нейтроныг яаж яагаад хурдыг удаашруулах шаардлага гарсан. За Ферми чинь амар мундаг ухаантай хүн. Ферми бол тухайн үеийнхэн ерөөсөө маш одоо энэ цөмийн физикийн хамгийн том хүн. Одоо тэгээ цөмийн физикийн загалмайлсан эцгүүдийн нэг. Тэгэхээр энэ хүн юу үзтгсэн бэ гэхээр зүгээр л агай амархан. Нөгөө мөн нейтронуудаа усаар явуулчих гэсэн байна. Нейтрон ингээ гарах замд нь ус тавьчих тий. Тэгэл болоо. За тэгэхээр ингэж төсөөлж болно. Нэг талд нь ингээ нэг юм харьцагтай уран байж чинь. Нөгөөдгөө би нейтроноор бөмбөгдлөө, уран задарлаа, баруун тишээ нейтрон явлаа. Энд чинь хоёлоо зүгээр гоё аккурам тавьчихсан. Тэгэл болоо нөгөө ус тий. Усаар дүүргэл тэгээ энэ талд нь дахиад нэг ураантай сав тавьчих штэ. Ингэж үтсэн. Гэтэл ус чинь айгу бас нэг юм онцгой элемент гэдгийг тэр үед дахиад ойлгож байна. Тэр нь юу гэхээр ус төрөгчийн усны атом чинь ус төрөгч явж байгаа шүү дээ, тий. Хүчил төрөгч ус төрөгч явж байгаа. Хоёр хүчил H2 нэг хүчил төрөгчдөр хоёр ус төрөгчийн атом ингээд нийлцсэн байж байгаа тийм үү. За нөгөө хүчил төрөгчийн атомын цөм бол ерөөсөө тэр нейтронтой ямар нэг харилцаа үйлчлэлд орохгүй тоогчгүй тэрийг. Айгуу юм доктортой шүү дээ, тий. Тэр чинь нөгөө хөнгөн элемент учраас. Тэгсэн нөгөө ус төрөгчийн атомын цөм чинь нейтронд айгу дуртай нөхөр болж таардаг байхгүй. Яагаад тэгэхээр ус төрөгчийн атомын цөмд чинь нэг шиг протон байж байгаа шүү дээ. Гаднаас нь нейтрон ороод ирэнгүүт нууд аваа гэдээ авчиж байгаа байхгүй. Хүй хүрээд иргээд тэгээд нэг протон нэг нейтронтой deuterium гэдэг шал өөр цөм болоод энэ бол ерөөсөө бид нар орчин үед бол хүнд ус гэж нэрлэдэг. Deuterium бол зүгээр хүнд ус төрөгч байхгүй. Тэгээ ингээ баахан deuterium үүсэнгүүт хүнд ус үүсэж байгаа. За энэ хүнд ус бол гаднаасаа амар амт үнэр тэ одоо ингээ хүрэхэд уухад ерөөс ямар ч ялгаа байхгүй зэ ерөөсөө л ус харагдахад гэхдээ энэ усыг уух юм бол хүн шууд үхнэ. Энэ бол аюултай, энэ бол хор хүнд өгөх юм бол тэ ямар санда дайны үед бол хүнд усыг бүр хорийн зорилгоор хүмүүст өгж цааш нь харуулдаг байсан байна. Энэ үед штэ бүр тэ хүнд усаа олоод нийцсэн гаднаас нь ямар ч химиэр нь ялах боломжгүй төгс хорог байхгүй энэ чи ерөөсөө тэгээд хүнд ус олоод нийц. За тэгсэн энэ чи ус хэрглэж болохгүй юм байна. Гэхдээ хүнд усаа олж нийлсэн чинь хүнд ус нь өөрөө нейтрон авчингууд араас нь дахиж ирж байгаа нейтронуудыг удаашруулж исэн байгаа юм тэнцээ. Тэгэнгүүт асуудал шийдэгдсэн. Үгүй. Хүнд ус бий болгоцсон хүнд ус л тавьчих. Ерөөсөө тий. Тэгэл хүнд ус чинь тэр нейтронуудыг удаашруулаад хурдыг ингээл баг болгочих юм байна. Тэгэнгүүт нь хоёлаа нөгөө хэдүүлээ нөгөө талд нь юу тавьчих. Дахиад ураны цөм тавьчих. Уран тавьчих. Тэгэл дахиад ингээ гинжи уруулууд ийм маягаар хийчихнэ гэсэн. Тэр нэгсэндээ ийм том ураны цөм байж ах нь төвдөн тийм. Тэгээ ингээд хүнд усаар бүрхээд тэгээ дахиад нэг юм уран ингэж тавиад ингээд тогтоочих нь. Гэтэ дээрэс нь
графит бидэрт хэрэгтэй. Тэр нь юу гэхээр дахиад нөгөө нэг манай уран одоо ийм штэ. Хоёлаа юм цацар өөрөөсөө нейтрон гаргаж байгаа уран тавиад хүн тус тавиад уран тавьчих юм хоёлаа нэг удирдах чадахгүй штэ тий. Яг тэгэхээр хоёлаа зүгээр бүх нөхцөлийн тавьчихж байгаа штэ. Тин чи цүмийн хуваагдах урвал болоод гинжүүр болох. Хоёлаа юу хүсэх вэ гэхээр удирдах хэрэгтэй байхгүй. Би хүссэн үедээ анхны ураанаа нейтроноор бөмбөгдөөл нейтрон гаргаал тий. Би бүр хүссэн тоогоороо нейтрон гаргамаар байгаа байхгүй тэнцээ. Тэгэх юм бол яг би дараагийн гинжин урвалуудыг удирдах штэ. Одоо чинь би 3 нейтрон гаргая гэвэл яг 3 нейтроноо гаргаал тэгэл урвал зогсдог тийм үү шүү тэнцээ. Тэгээд зогсоочдөг. Тэгэл болиулцдаг ийм байлгамаар байгаа байхгүй. За тэгэхээр энд юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө графит хэрэг болж байгаа юм. Графит балж чулуу ашиглачээ гэдэг. Тий. Тийм зүйл ашиглая. За ингээд маш олон хүмүүс энэ маягаар тэр Чикаго их сургуулийн хөл бөмбөгийн талбай биеийн тэмрийн заалал гэсэн үг шүү дээ. Биеийн тэмрийн зааллын бодволд хүндрэлтний хамгийн анхны одоо юуг барьж эхэлсэн. Реакторыг барьж эхэлж байгаа. За нэг 50 орчим хүмүүс 360 тонн цэвэр графит ашигласан гэж байгаа. 45 тонн ураны хүчил ашигласан гэж байгаа. 5.4 тонн ураны металл ашигласан гэж байгаа юм тий. Тэгээ ингээд ийм олон зүйлүүдийг ашиглаад хаашаага 6 м урттай гэсэн үг. За хаашаага 6 м гэдэг чинь юу юм? Хаашаага 2 давхар гэсэн үг шүү дээ тий. 3 давхар барилга байна гэж байж гин гэсэн үг шүү. Ийм том юм барьлаа. Ингээд 1942 оны 2 сарын 1-ний өдөр барьж дуусгасан байна. Нийт энийг 49 хүн барьж дуусгасан байгаа байхгүй. За ингээд энэ чинь нэг юм ингээл овоолоод барьсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр дундуураа ингээд юм баахан родууд оруулсан. Одоо юм родыг чи монголоор юу гэдэг лээ? Саванууд тий. Кадм болон графити юм саванууд. За энэ саванууд чинь нөгөө чиптерд удирдлагыг өгнө гэсэн. Юу вэ гэхээр энд ураны цөм байж ангууд нь сава ингээд ороод ирнэ. Тэнгүүд тэр сава тэндээс гарч байгаа нейтроныг өөртөө шингээж аваад нейтрон цаашаа явах боломжгүй болчихж байна гэсэн үг байхгүй. Тусгаарлагч маягаар ашиглаж байна гэсэн. За ингээд өглөө үүрээр туршилтаа хийхэр болж байгаа. За энэ дээр ийм юм болно гэсэн. Маш олон саваануудыг ингээд ураны цөмөд тойруулаад холбогдсон. Тэгээ ингээд нэг нэгээр нь суглах нь шүү дээ тий. Гаргаад ирнэ шүү дээ. Тэгэхээр яах нь нөгөө ураны цөм чинь задрах урвалтаа ороод нейтрон гараад хүн тусаараа дамжаал дараагийн ураны цөм рүү ороод ингээд гинжин урвал явагдана шүү дээ тий. Тэгэхээр нэг гэсэндээ тэр гинжин урвалыг хоёулаа контролгүй хийчих юм бол дэлбэрч мэднэ шүү дээ тий. Нэг гэсэндээ гранат байна гэсэн үг байхгүй дээр чи. Гранат нөгөө нэг юм кино гэдэг шүү дээ. Тесрэх бөмбөгийн ингээл утсын салгаалтай зөвийн салгахгүй бол тесрэн гэдэг шиг тэр родыг салгах болгонд хоёулаа бөмбөг тесэлхэд ойртож чинь гэсэн үг тийм. Тийм байдлаар төсөөлж болно. Тусгаарлаж байгаа юм аваад. Тийм тусгаарлаж байгаа юм ингээл аваад байсан. Балж чулуун саваа юм байна. Тийм кадми балж чулуун саваа. Тэгээд тэр саваануудыг авсаар хагаад сүүлийн нэг саваа үлдчихэ. Тэр хүртэл ингээ бүх юм гоё явцсан тийм. Сүүлийн нэг савааг авлаа. Жохон ингээл суглангууд тэр яг хажууд нь ферми юу яриа зогсож байгаа вэ гэхээр гайгер бариад зогсож байгаа байхгүй. Жохон барингууд нөгөө нэг гинжин урвал болонгууд цацраг хэмждэг. Нэг нейтрон гарч байгаа гайгер нь чад тэгэл дуурайд хэмжин штэ. Жохон татсан чинь эхлээд нэг чад гээл. Тэнгүүт нь за тэр бол юу хэлж ийм гэхээр цөмийн урвал явагдаж эхэлж байгааг хэлж штэ. Дахиад жохон татлаа. Чад гээл дуурж байгаа байхгүй тийм ч. Тэнгүүт дахиад татангууд чадуудын нөгөө дуурж байгаа чимээнүүд нь хоорондоо ойртоод чад гэж дуурсаар хагаад дунд нь яасан гэхээр бүрэн сугалж амжаагүй байхад тухайн байгууламж чинь өөрөө ийм аюулгүй системтэй байгаа шүү дээ. Хит их нейтрон бүртгэх юм бол автоматар бүх саваг нөгөө нэг цөм рүүгээ буцааж унгаагаад тэр цөмийн урвалыг зогсоон тий. Тэгэхгүй бол дэлбэрнэ шүү дээ. Тэгэхгүй бол дэлбэрчих гээд байгаа шүү дээ. Тэр чинь зөвхөн хэтрүүлж ярихад шүү манайхан бас шууд утгаараа дэлбэрнэ гэсэн үг биш зүгээр. Наацх нь тэнд байгаа бүх хүмүүс цэцэргийн хордлогонд орж өгөх аюултай байдалд орж байгаа шүү дээ тий. Тэнцээ байгаад тэр магадгүй байгууламж хайлаад урсчих аюул тэнцээ байж байгаа шүү дээ. Чи мэдчихэж байгаа бид нар. Тэгэнгүүт нөгөө нэг маш олон ингээд нейтроны чад гэсэн чимээ дуурангууд аюулгүй систем нь төрүүлж ажиллаад нэг гэсэн айгу эмзэг аюулгүй систем хийсэн. Хит мэдрэмтгийн аюулгүй систем хийсэн. Буцаад бүх савыг автоматар оруулаад туршилтаа зогсоосон байна. Өглөө хийсэн туршилтаа. Тэг зогсоосон чинь үдийн цайд харсан байгаа байхгүй. Тэгэнгүүт нь ферми за одоо ингэж хэдүүлээ болон гэсэж яхаар хоол идчихэд ирээ гэдэг. Тэгээ бөөндө хоол идчихэд ирээд эренгүүтээ дахиад аюулгүй системээ тохиргоог нь өөр хийгээд нэг өдөр 14 цаг үед бүх юмаа дахиж эхнээс нь хийсэн. Дахиад
нөгөө родуудаа нэг нэгээр нь суглаал аваад сүүлийн род үлдээл дахиад цуглангууд нөгөө чад гэдэг чимээ гараад родыг бүр тал хүртэл нь цуглангууд чад гэдэг чимээ ялгахын аргагүй болчихсон. Нэг гэсэндээ нейтроны тоолох боломжгүй болчих гэсэн үг байхгүй. Зүгээр нэг юм шуум сонсогч эхэлсэн гэсэн үг. За энэ нь 15 цаг 35 минутын үед заяа. Тэр нь юу вэ гэхээр энэ үед Ферми нөгөө родо юугаа харж байгаа шүү дээ. Гайгер контра харж байгаа шүү дээ. Тэгээ яг энийг харчаад за энэ бол хүндрэлтэн хамгийн анх удаага амжилттай цөмийн гинжин урвалыг бид нар гаргаж авлаа гэж тунхагласан байгаа юм тийм чинь. Энэ үүгээрээ одоо амар чухал өдөр واخхгүй энэ өдөр 1942 оны 12 сарын 1-ний өдөр тийм. Ерөөсөө одоо ойн болох гэж шүү дээ удахгүй гэ 80 хэдэн жилийн байна. Ингэж бид нар хамгийн анх зүгээр л энэ том физикч нар 49 физикч нар тийм. Зүгээр л Чикаго гэдэг их сургуулийн биеийн тамирын заалны подвол дотор хаашаа 6 метр хэмжээтэй юм том овоолго бариад тэр нь ингээд маш олон тонн уран, маш олон тонн юм нэгдлүүдээс бүрдсэн. Тэгээ хамгийн анх родуудыг суглаад цөмийн гинжин урвалыг хүндрэлтэн удирдлагатаагаар гэдэг нь хамгийн чухал. Удирдлагатаагаар бий болгож чадсан байна. За үүнээс эхлээд бас энэ үед ямар хэмжилтүүд хийсэн бэ гэхээр нөгөө Гайгер контр маань ингээд шуум гаргаад эхэлсэн шүү дээ. Хэдэн нейтрон гарч байгааг тоолж чадахгүй болоод. За хоёлаа яа нөгөө юугаа мартцсан явж байна. Хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд үргэлжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивэнтгч ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг илүү өндөр давтамжтай буюу 5 ГГц-ийн интернетийг шаарддаг болсон. Тэгээ бас нөгөө зарим одоо Европт ашигладаг юмнууд ч юм уу манад ажиллахгүй байх тийм тохиолдлууд бас байгаад байдаг. Нөгөө шал арчдаг робот энэ төр тэгснэ одоо тэрл юм байна л да. Одоо тэр нөгөө ГГц нь таарахгүй байна гэдэг. Тэгэхээр одоо интернетийн хурд удаашрах, гацах зэрэг асуудал нь таны ашиглаж байгаа төхөөрөмжийн насжилттай холбоотой байх магадaltaй. Тэгэхээр Univision-ийн шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийн хуучнаасаа ялгарх давуу тал нь болохоор одоо 2.4 ГГц-ээр болон 5 ГГц-ээр одоо гэрцийн давтамжаар зэрэг долгион дамжуулах чадвартай. Тэгэхээр одоо ямар ч төхөөрөмж үсэ ажиллана л гэсэн одоо үг болж байна л та. За тэгэхээр та бүхэн одоо төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол төхөөрөмжөө шинчилж илүү өндөр хурдны интернетийн үйлчлэгийг авах боломжтой. Тэгээд бас ямар нэгэн асуудал гараад байгаа бол тийм магадгүй бас төхөөрөмжөө та солиоггүй бас утсан биш үстэй гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд Univision-тэй холбоотой загвар мэдээллийг та бүхэн манай IPTV-ийн Univision Tips гэдэг хэсгээс авах боломжтой. Тэгэхээр заавал нэг оператор руу залгаад цаг тэ нервээ бараад байхгүйгээр нөгөө оператор ч өөрөөсөө нөгөө Univision Tips гэдэг юм дээр чинь юмнаас ч одоо заавраа авч зөвлөгөөгөө өгж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо өөрөө шууд ингээд тав тухтай уншаад ингээд харчих нь бас илүү амар тав тухтай ийм байх болно. Тэгээд нөгөө бидний нүднээс ай байдлах нулимс урсдаг гэдэг шиг одоо нөгөө тулгарч байгаа асуудал нь яг нэг л байгаад байна л да тий. Интернет удаан байд юм уу, телевиз гарахгүй байд юм уу. Тэгэхээр одоо энэ Univision Tips хэсгийг бол одоо ингэж хэрэгж одоо сурах нь их амар юм байлээ шүү. Тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision.mn гэсэн сайтаас авах боломжтой. Нэвтрүүлгийг ивент гэж хэмийн элементүүдтэй хамтарч ажилладаг танай байгууллагт их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр тий одоо нөгөө уул нь 5 Гц болгочихвол бүх юм сүүлийн үе 5 Гц-ийн технологиор шилжиж байгаа тий. Тэгэхээр манайхан ч гэсэн яг тэрийг бас анзаараад заавал шилжиж явах хэрэгтэй л тий. Тэгэхгүй бол нөгөө хуучин технологиуд чинь дэмжигдэхгүй болчихно. Тэгээ сүүлийн юмнуудаа бид ажилуулж чадахгүй хэмжээд хүрэх гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг бас дагаад технологийн хөгжлөд дагаад явах хэрэгтэй байна тий. Тэрнтэй адилхан одоо ингээ манай яриан дээр ч гэсэн ингээд Ферми хамгийн анх хүндрэлтэн цөмийн гинжин урвалыг удирдлагатаагаар анх ингэж хийлээ гэдгийг тунхаглаж байна тийм. За ингээд үүний дараа энэ өдөр бас ямар хэмжилтүүдийг хийсэн бэ гэхээр нейтроноо тоолж чадхаа болцсон шүү дээ. Тэнгүүд шууд хүчтэйг нэмсэн баг. Тэр нейтроныг гаргаж байгаа энерги гэсэн үг шүү дээ тийм. Тухайн энергийн хэмжингүүд эхлээд 0.5 ватт байсан баг. Тухайн үедээ яг тэр өдөр жишээ. За явандаа энэ реакторыг одоо энэ чинь реактор л гэсэн үг шүү дээ. Хиндийн хэмжээнд хүртэл болгож өсгсөн бэ гэхээр 200 ватт болгосон байна. За 200 ватт гэдэг бол юу вэ? Энд чинь миний лаптопыг ажилуулна гэсэн үг шүү дээ. Маш их юмыг ажилуулад маш их юм хэрэглэж болно гэсэн үг. За өнөөдөр орчин үед бол их одоо стандарт цөмийн захиргааны станцууд, цөмийн реакторууд бол 500 мегаватт гаргаж байгаа.
За мега гэдэг бол 13 зэрэг явж байгаа тийм маш өндөр юм энергиудыг гаргадаг болсон. Тэгэхээр энэ бүх орчин үеийн бүх энэ цөмийн өнөөдөр дэлхийд дээр байгаа бүх цөмийн реактор бүгд цөмийн задрах уруулаар буюу ажилдаг, энэ гинжин уруулаар ажилдаг. За бүгднгийнх нь түр шин уран эсвэл плутон л явж байгаа. За бүгднгийнх нь ажиллах зарчим яг саяныхтай адилхан. Гэхдээ энэ нөхдүүдийн хийсэн шиг одоо энэ 80 хэдэн жилийн өмнөх технологи бид нар өнөөдөр ашиглаагүй тийм. Энэ технологи дундаа 4 өөр шатыг туулсан байна. Өнөөдөр бол 4-р генерашны станцууд гэдэг бүх юм нь автоматчдсан. За хүн тусч ашиглахаа болсон гэж. Бүр илүү цацраг итгэх гаргадаг тогтвортой ийм элементүүдийг бид нар ашигладаг болсон ба. За мэдээж цацрагийн хаягдал бол гарна. Тэр нь яагаад гардаг вэ гэхээр тэр уран чин задраад өөр элементүүд болохдоо тэнцэнэс цацрагийн хаягдал манайхаа гардаг. Тэр бол байгалийн хууль. Хэрэгсээ бид нар тэр байгалийн хуулийг өөрчилж чадахгүй. Асуудал тэр цацрагийн хаягдлыг яах вэ гэдэг асуудал ба. За тэр ч яах вэ? Технологи бол яг ийм адилхан. За орчин үед бол бүр ингээд компьютер ажилдаг. За сүүлийн үед бол бүр хиймэл оюухан ажилуулж эхлэе гэдэг юмнууд байна. За орчин үед энэ нөгөө нэг түрүүн хүртэл ингээд ийм safety горим байсан шүү дээ. Аюул хүн горим ажиллаад родуудаа унгаацсан гэж тэгжсэн шүү дээ, тийм. Үүнтэй адилхан орчин үед ч гэсэн аюул хүн горимуд нь маш хүчтэй. Ерөөсөө тэнд ямар нэгэн байдлаар тесэрч дэлбэрэх, хайлах процессуудыг болох боломжгүй байдаг байна. За хүмүүс тэгэнгүүт нөгөө Фукушима дээр ингэсэн, Чернобыль ингэсэн гэдээ ороод ирдэг. За Чернобыль бол цэвэр хүний буруутай үйлдэл тэр бол тий. За тэрийг ойлгоо гэвэл нэг HBO-гийн гоё цуврал өгдөг шүү дээ. Бараг энэ Univision дээр байгаа баха та. Чернобыль гэж цуврал байгаа. Тэрийг үзчих хэрэгтэй. Тэрэн дээр бол маш гоёор тайлбарлагдсан байдаг. Энэ бол анханасаа хүний буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл. Дээрээс нь Чернобылийн цахилгаан станцын технологи бол тэр 80 хэдэн оны дөнгөж 1 2 дугаар үеийн цахилгаан станц. Маш одоо хүний ажиллагаа маш их шаарддаг юм цахилгаан станц. За тэгэнгүүт Оросууд одоо ч гэсэн тийм цахилгаан станцууд ашигладаг. Энэ бол аюултай. Хүн болгон хэлдэг тэр надуулаа солиоч гэдэг. Наад чинь бүр ингэ нэг хөгшин технологи ашиглаад штэ гэдэг. Бид нар хөгшин технологийн нэг давуу тал байгаа шүү. Сэнчлэгдэх тусам аюулгүй болдог, хор багтаа болдог, ашиглахад амар болдог, итгэлцэл илүү сайжирдаг технологи үргэлж тэгдэг тий. Зүгээр энд итгэхгүй бол зүгээр машиныг хардтай манайхан. Машин бол анхандаа маш аюултай систем байсан шүү дээ. Онгоцыг хар. Өнөөдөр энэ хоёр энэ одоо онгоцны ослоор нас урж байгаа хүмүүсийн доо жилд буханд мөргөлж өгч нас урж байгаа хүмүүсийн доноос 10 дахин бага шүү дээ. За автосол бол өөр тий. Автосол бол бас л хүнээс л болдог байхгүй машинаас болдгоо шүү дээ. Машин зүгээр ээж байгаа дэлбэрдэггүй шүү дээ тий. Боломжгүй шүү дээ ерөөсөн. Тийм ба. Тэгэхээр яг үүнтэй адилхан технологи маш өөр болсон. Тийм учраас одоо зарим улсууд бол үргэлж цөмийн технологи шинжилж явж байдаг тэмцээ. Нэг 5-аас ч юм 10 жилийн зайтай ингээд шинжилээд аюулгүй байдлаа хангаад явж. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Энэ чинь аюултай зүйл Фукушима, Хирошимагийн одоо ослоор бид нар яг энэ цөмийн технологи дээр тэр хаягдлууд алдагдах юм бол ямар аюултай вэ гэдгийг ингээд цусаараа үзчихлээ ч дээ нэгсэндээ би eerээ үзчихлээ шүү дээ тий. За Фукушима бол хүний буруу ш. За энэ бол зүгээр байгалийн гамшиг. За байгалийн гамшигыг тодорхойлж чаддаг хүн өнөөдөр энэ орчлон ертөнцийн дээр хаанч байхгүй тий. Байдаг бол гоё байна. Одоо нөгөө нэг юм зүнч мүнч гэх шиг нэг юм хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр хүмүүс одоо тэгээд үнэхээр тийм хүн төрөлхтөнд хайртай бол тэр том байгалийн гамшуудыг зөвгөн жоох нь яасан тий. Энд ямар ч тийм тохиолдол тэнд байхгүй. Хүн төрөлхтөн өнөөдөр газар хөдлөх хизээ хөдлөхгүй гэдгийг бид нар тооцоход маш хэцүү. Тэр нь гэхдээ бид нар чадахгүй гэсэн үг ш. Зүгээр маш хэцүү тэр чинь. Асар хэцүү юм багхгүй юу. Тийм учраас бид нар магадлалтай хэлж идэг. За Японд бол энийг бүр маш өндөр наривчлалтай магадлалтай хэлдэг те. Хэдхэн өдөр эсвэл хэдхэн цагийн наривчлалын магадлалтай хэлж идэг. Эн чинь өөрөө бас технологийн ач бидний мэдлэгийн ач явж байгаа ш. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа. За үүнээс гараад мэдээж аюул гарсан Фукушима бол одоо цунами болоод газар хөдлөө баларсан. Гэхдээ технологи бас сайн байсан учраас хаа холдож энэ чинь гайгүй те хүн нас ураагүй бас дээрэс нь тэндээс гарсан хордлогуудыг бид нар хаа холдож айгуу дажгүй даваад гарцсан. Түүнээс биш Чернобыль шиг технологи тэнд явж исэн бол өнөөдөр дэлхийд даяараа нөгөө нэг хүмүүсийн хилээд эдгээр сонирхолцсон маш те 3 гартаа хордлоготой ч юм. Цэцэргийн хордлогоор ясвэн дээрээ тийм төрх одоо гажигтай төрх юу ч гэсэн шал өөр магадaltaй өөр юм дэр чинь манайхан тий шал өөр бүр тусдаа цацрагийн хордлогын судалгаа гэд байж байгаа тэр чинь бүр өөр зүйл байж байгаа. Тэгэхээр ийм технологийн одоо шинжилтүүд гараад ирсэн байна. Тэгэхээр эндээс би бас зөвөр өнөөдрийн дугаар дээрс юу хэлж байгаа гэхээр хүн төрөлхтөн бол цөмийн 83 жилийн өмнө орсон юм байна тий 83 жилийн өмнөх 12 сарын 1-ний өдөр орсон юм байна. За нарийн ярих юм бол 79 жил 11 сар 28 хоног
тэр хавцаа юм уу тий 18 хоног хавцаа. Тэгэнгүүт орлоо. Энэ 80 жилийн хугацаанд бид нар технологиг маш сайн сайжруулсан. Нэгт хоёрт энэ технологи чинь ингээ хүмүүс ингэж төсөөлт юм шиг байна. Цүмийн реактор гэхээр нэг тэр реактор дотор баахан цүмийн бөмбөг дэлбэрж идэг. Тэгэл тэндээс нь энерги авдаг ийм төсөөлдөг үгүй. Цүмийн реактор чи ийм биш ээ. Нарийн одоо жишээ нь зүгээр юутай харьцуулъя л та. Машинтай харьцуулъя тийм үү. Машин чинь дотроо дизель дотоод шаталтын хөдөлгүүр гэдээ байж байгаа шүү дээ тий. Тэр чинь жихнээс юм шатааж байгаа манайхан тий. Одоо нөгөө нэг стартер гэдэг чинь очлуур тийм үү. Тэр чинь яаж яхаар машин чинь дотроо нэг цилиндрүүд явж байгаа шүү дээ. Цилиндр дотор чи бензин орж ирнэ. Тэр чин гаднаас нь оч өгөөд юм чи шатахаараа яадаг үлээ тэлэн дулаан гаргана тий. Тэргээр нь цилиндр тэнцээ ажиллан тэгээ машин ингээ ажиллуулж байгаа. За дизель яаж байгаа хэрэг тэр зүйлийг маш жижигхэн болтол шахаад дахиад тесрээд дахиад ингээ ажиллаж байгаа. Дотоод шаталтын хөдөлгүүр. Тийм учраас дотоод шаталт гэдэг шүү дээ. Нэр нь хүртэлтэй. Ийм хөдөлгүүр. Энд чин жинхэнэ тэр дотор юм тесэрч дэлбэрч байгаатай адилхан цаа. Гэхдээ бензин бол тесрэхтэй өөр одоо бензин чинь бараг тесрэхгүй тий. Гэхдээ бензин одоо газ шиг пад гэд явчихгүй. Гэхдээ дулаан бол маш өндөр хэмжээгээр ялруулдаг учраас нөгөө нэг цилиндр тэнд ингэж ажиллаж идэг гэсэн үг. Гэтэл цүмийн реактор гэдэг чинь одоо түрүүнийхээр харахад тийм биш байгаа зү тий. Тэнд зүгээр нэг юм ингэж нейтрон гарлаа, усаар ингэж дамжиж явлаа, дараагийн цүмийг задлаа, нейтрон гарлаа, усаар дамжиж явлаа. За тэр ус яах вэ гэхээр дундуур нь ингээ маш их хэмжээний өндөр энергитэй нейтрон явуудахаар үрэлт үүснэ шүү дээ, тийм үү? Бид нар юмыг үрхээр яадیں۔ Хална шүү дээ. Тэгэхээр тэр нейтрон маань усны атомуудыг үрсээр хагаад халаагаад тэр чи яах вэ гэхээр 300 температур хүртэл ч юм хална гэсэн үг шүү дээ, тий. Халлаа. Халсан уснаас яах юм? Уур гарна, уурын дээр нь турбин тавьчих штеп. Тэгэл болоо. Энд чинь ерөөсөө нүүрснээ захилах тийм уурын хөдөлгүүр өгөхгүй. Тийм ерөөсөө л нүүрс шатаадаг уурын хөдөлгүүрт яг адилхан юм багхгүй. Нүүрснийхэн оронд бид нар уран тавьсан л гэсэн үг тийм. За мэдээж гэхдээ ингээд заавал ярих ёстой л та. Энд чинь ингээд цэвэр 100% одоо цэвэр ногоон энерги биш. Чин хаягдал гарч байгаа, цэцэргийн хаягдал гарч байгаа. Гэхдээ энийг бод. Нүүрс 1 тонн нүүрсийг шатаалаа. 100 грамм за 100 грамм 1 кг ураныг би шатаалаа тий. 1 тонн нүүрснээс гарч байгаа утаа, тоосонцор, гихмит за хүнд металл гэдэг бас амар том одоо ялангуяа манай Улаанбаатар хотод маш чухал асуудал болцсон энэ зүйл. Энэ гурав гарч ирнэ. За эн чинь наазах нь хүнд яадаг вэ гэхээр харшилтаа болгоно. Хүнийг наазах нь шүү дээ. Тэгэл хүнд металл байх юм бол хүний хордлогонд оруулна ерөөсөө юу төрхийн ажиг ч юм уу энэ бүх зүйлүүдийг чинь нэмнэ манайхан уушигны өвчтөй болгон за бүр хатуугаар хэлэх юм бол хорт тавдрын хэмжээг ихсгэн гэдэр чинь бүгд тэг бидний тусч байгаа хорт тавдрын одоо Монголд бол ялангуяа хорт тавдар ингэж ихсдэг юу руу орсон шүү дээ график руу орсон. Нөгөө тал би 1 кг уран шатаалаа окей. За эндээс тэр утаа чинь гарахгүй нүүрсний утаа гарахгүй. Хүнд металлын хаягдал гарна. Гэхдээ тэр нь утаа болж дэгдэхгүй. Тэр нь юу болж үлддэг вэ гэхээр нөгөө цацрагийн хаягдалтайгаа цуг үлднэ. Ингээд цуг үлдчихэж. За 1 кг уранаас за бодъё л да хоёул зүгээр бүдүүлгээр л бодчихъя. 900 г цацрагийн хаягдал гарлаа гэж бодъё. 900 г цацрагийн хаягдал манайхан. Тэрийг би ингээд том юм дотор хийгээд одоо нөгөө цацрагийн өөртөө шингээдэг хар тугуулгын дотор хийгээд тэгээд нэг уурхаан гүнд очиод нөгөө нэг анх ураанаа малтаж авсан уурхаан гүн рүүгээ аваачаал хийчих штэ тэрийг чи. За тэгэнгүүт хүмүүсээс энэ нэг юм бас одоо ингээд сүүлийн 15 жил ярьж байгаа. Монгол цацрагийн хаягдал болох гэдэг нэг. Уучлаарай бүр ингээд олон улсын атомын энергийн одоо төв юу гэж байгаа тий. Агентлаг гэж байгаа. Тэрний чинь хуулийн наадгаж хоригдсан байж байгаа. Тийм юм байхгүй. Ухаж авсан урааныхаа хогийг би өөрөө буцаагаад өөрөө авна. Ямар ч тийм гадагшаа юм явуулдаг юм байх. Наадах чи ярьж байгаа хүмүүс буруу ойлгогдсон зүйлийг сэвж байгаа манайхан. Ямар ч тийм юм байхгүй тэнцээч. Одоо нөгөө миний сая 100 очсон олон улсын онлайн физикийн төв чинь өөрөө олон улсын атомын энергийн агентлагтай хамтардаг. Тэгээ намайг очингуу тэнцээ яг бидрэтаа цуг дагаад параллел тийм сургалтууд явж байгаа байхгүй. Тэгэл тэр хүмүүстэй ярихад би тийм юм барингууд чи мангар юм юу яриад байгаа гэж. Зүгээр ингээд логикоор төсөөл чи ямар нэгэн улс миний цацрагийн хаягдлыг худалдаж авч яана гэж төсөөлтөд чи хин нэгэн хүний баасаг авах уу гэж байгаа байхгүй надаас худалдаж авах уу тий гүв штэ тий ямар ч тийм логик байхгүй наа чи говь таянч гэж ах шиг тий тэр ийм юм байхгүй угаасаа тэр ухаад авцсан юу руугаа яваад очино
уурхалгаа очино. Тэг хамгийн одоо ингээд ерөнхий бүдүүлэг тохиолдол шүү. Би атомын одоо нөгөө нэг энергийн физикч биш учраас нарийныг мэдэхгүй. Гэхдээ ерөнхий процедур ийм юм явж байгаа. Ингээл болоо. Энэ дээр бид нар нэг санаа зовох юм байхгүй. Дээрсэн дээр хаягдл чинь өөрөө цэцэр гитгт хаягдл боллаа. Хагас задралаараа задраал тэнчэнэ багасаал байж гин. За энэ бол яг одоохондоо бидний авч хэрэгжүүлж байгаа шийдлүүд. Гэхдээ ирээдүйд бол бүр том шийдлүүд байгаа. Тэр юу вэ гэхээр хөөе наадхай чинь зүгээр пуужинтэйг нарлуу явуулчих гэдэг шийдэл байгаа. Нарлуу явуулахаар нөгөө чинь наран дотор ороод хайлал алга болчин те. Буцаж бид нар дээр ирэхгүй. Эсвэл зүгээр сансар таашаа чамаагүй чиглүүлээ шийдчихье гэдэг ч юм уу те. Тийм юмнууд байгаа. Гэхдээ нөгөө энийг дагаад сансрын технологи хөгжих ёстой учраас одоохондоо бол энэ маань концепт хэлбэрээр байгаа. Одоохондоо л яг үнэн бид нар цэцэргийн хаягдлыг энэ тэнд ингэж одоо уурханд буцаж булж хаягж байгаа нь үнэн. Энийг бол одоо тэгээ үгүй наа чин цэцэргийн хаягдал гардгүй мардгүй гэж удлаа ярихгүй. Энэ бол үнэн. Энэ асуудал нь ч гэсэн үнэн. Цэцэргийн хаягдал гарч байгаа нь. Тэр шээ магадгүй хүн мал оруул яах вэ те. Эн чин тэр нь ил гарчвал яах вэ гэдэг асуудлууд байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ үргэлж хүн чинь одоо нөгөө нэг бууж өгдөггүй дээрэс нь үргэлж ингээд асуудлын шийдлийг хайдаг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж сурсан амтан учраас бид нар үдийн хэмжээнд хөгжсөн байна шүү дээ. Тийм учраас бид нар энийг баяртай гэж цааш нь одоо ингэж түлхэх биш авч ашиглаад дараагийн алхам руу орох хэрэгтэй байхгүй. Одоо бид нар ингэ цөмийн ирнэ рүү орсон. Цөмийн ирний дараагийн асуудал юу гэхээр цэцэргийн асуудал л байгаа байхгүй. Тэгээ хаягдлын асуудал. Тэрийг шийдээд бид нар тэрний дараагийн ирнэд л орно гэсэн үг шүү дээ. За ийм л зүйл одоо өнөөдөр технологид яригдж байна гэсэн үг. Нөгөө талаас мэдээж өнөөдөр дэлхийд даяар sustainable energy буюу ногоон энерги гэдэг зүйлийг бид бүгд ярьж байгаа. Гэхдээ сэргийгдэгч мөрч ногоон энерги ярьдаг хүмүүс нэг зүйлийг бас анзаарах хэрэгтэй. Угаасаа дэлхийд даяар ч гэсэн бүгд л хэлж байгаа. Өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн ногоон энерги цөмийн эрчим хүч байхгүй. Цөмийн эрчим хүчээс гарч байгаа CO2 ч юм уу те энэ минь ерөөсөй байхгүй тэр чинь хүлэмжийн хий гарахгүй шүү дээ энэ нэг амтнаас чинь те. Ерөөсөй тэр реактороос чинь хүлэмжийн хий гарахгүй. Тийм учраас үргэлж өнөөдөр ч гэсэн бүх хүмүүс хэлж байгаа. Цөмийн энерги бол хамгийн ногоон энерги гэдэг нь үнэн. За тэгэнгүүт Герман яагаад ингэж цөмийн энерги унтраасан бэ гэдэг асуудал байгаа тийм. Тэр бол ерөөсөө хүний асуудал шүү манайх. Хүний л асуудал. Тухайн германчуудын сонгосон л асуудал. Өнөөдөр тэрнээсээ болоод Герман нэрээ хэцүү байдалд байгаа. Буцаагаад асаач ихээр болж өгдөг үү чинь тийм. Тэгээ унтраацсан нэг энэ тэндээс дандаа тог түрээсэлж авч байгаа байдал байж байгаа. Бодит байдал нь тийм. Тэгэхээр тийм байдал байж. Ийм учраас цөмийн энерги чинь өөрөө одоо ашиг дүүлийн коэффициент нь өндөр ногоон энерги учраас дэлхийд даяараа бүгд л цөмийн технологи руу орж байгаа байхгүй. Хятад ч гэсэн ингээл цөмийн технологи руу орж байгаа. За хятадууд бол ялангуяа цөмийн технологи дээр бүр маш том одоо нээлтүүдийг сүүлийн хэдэн жил хийцэн. За энэ жил бүр олон том нээлтүүдийг хийж байгаа. Хятад бол ирээдүйд хамгийн анхны цэцэргийн хаягдал гардгүй цөмийн одоо реакторуудыг барина гэд сая ихнээсээ туршилтууд нь амжилттай болоод нэг бүр ингээд нөгөө нэг 0 энергийн реактор гэж хэлдэг. Тийм реакторуудыг бүр бариад ажилд оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ чинь ирээдүйд боломжтой байхгүй. Ерөөсөө бид нар ураны оронд өөр элемент ашиглая, өөр юм хэрэглэе гэдэг юм байна. За бүр үүний дараагийн цөмийн технологийн нэг асуудал юу гэхээр хоёлаа дараагийн дугаарууд дээр ярина л та. Тэр юу гэхээр цөмийн нэгдэх уруулыг бид нар ашиглаж болно. За энэс бол ямарч цэцэргийн хаягдал гарахгүй. Яг хүнд ус эсвэл усны хаягдлууд гарна. Тэгэл болоо. Тэгэхээр энэ бол хүн төрлөختний мөрөөдөл. За энэ бол ерөөсөө нөгөө нарыг тэтгэж байгаа энерги шүү дээ, тий. 100% ногоон энерги гэж үздэг. Гэхдээ өнөөдөр байгаа нэг ч технологи эндээс одоо хүнд ашиглах боломжтой энергийг хараахан гаргаж аваагүй. Яг нь сая өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш бага энергиудыг гаргаж авсан л та. Тэрийг нь би зүгээр төр орхичихж байгаа шүү. Нэг гэсэн яг нэг том тосгоныг тэжээхэр хэмжээний реактор тэнцээ бид нар барьчаагүй л энэ гэсэн. Одоохондоо бариагүй. Гэтэ барьж чадахгүй гэсэн үг бас биш тий. Ирээдүйд барьж магадгүй. Тэгэхээр яг хоо эцэст нь дахиад нэг юм сунжирч хэлэхэд тэгээд цөмийн технологи, цөмийн физик гэдэг зүйлээс бид нар айх биш. Зүгээр цөм гэдэг үг сонсоод хар дарах биш тий. Тэрийг ойлгох ёстой. Ялангуяа энэ цацраг гэдэг зүйлийн нээсэн, цөмийн физикийн нээсэн, энэ том тулгуурыг тавьсан Милева Марич гэдэг том эрдэмтэн эмэгтэй байсан шүү дээ. Энэ хүний амар алдартай үг байдаг. Тэр нь юу вэ гэхээр би ямар нэгэн мэдхгүй зүйлээс аймааргүй байна гэх тий. Би мэдхгүй зүйлээс айж юммааргүй байна. Би харин түүнийг ойлгомоор байна. Би ойлгочих юм бол тэр зүйлээсээ би айхгүй гэдэг юм амьдралын мототой байсан. Тэгэхээр тэр үгийг хүн болгон хэрэгжүүлэх хэрэгтэй болов. За баярлалаа.
За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эрхэм Баян эрүүл бие, эрүүл Монгол хүний төлөө Вега компани нүклийн хүчил бэлтгэл болон интернетийн хурдаар нэмэх амархан Univision компани маань ивент тэтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 гэсэн төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Тэгээд цөмийн тухай сэдвүүд бас маш ихээр буруу ойлгогдож явдаг сэдв учраас бас их сонирхолтой байлаа. Тэгээд үргэлжлээд явах юм байна. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн хадугаараар эргүүлцээ. Баярлалаа бэлгүнэ. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.